За энэ асуудлыг бол дэмжиж байгаа энэ маш чухал асуудал байгаа маа. Ягаад чухал гэхлээр энэ гацаанаас гарах гэдэг. Бид нэр энэ одоо энэ газрын тосны олборлохын салбар чинь 2012-13 оны үед 1.1 сая тонныг жилдээ олборлоод улсын төсөвт Монгол улсад өдөртөө 1 сая долларын орлого оруулдаг гэсэн ийм л салбар шүү дээ. Тэгээ одоо бууран буурсаар өнөөдөр 400 гаруй мянган тонн газрын тос олборлоод за тэгээд улсад оруулж байгаа мөнгө нь 25 онд 230 тэрбум, 26 онд хүлээгдэж байгаагаар 230 тэрбум гэдэг ингээ үлэмж багассан байна. Тэгэхээр энэ яагаад ингээ буураад байгаа гэдгийн шалтгаан чинь өөрөө мэдээж хөрөнгө оруулж байгаа тал буюу Бүгднамт хятад улсын тал ихт энэ танилцуулган дээр байж 4.3 одоо сая доллар тэрбум доллар оруулаад 1.8 саяыг нь газрын тос байдлаар аваад 2.5 сая аваагүй л байгаа. Тэгэхээр энэ олон жил 30 жил ингээ явчаад хөрөнгө оруулалт ийм төвшөнд байна гэдэг нь өөрөө бас ашигтай яшиггүй гэдэг асуудал байна. Тэгээд нөгөө тал чи өөрөөсөө нэмж хөрөнгө оруулахгүй. Яагаад энэ олборлож байгаа тос буураад байна гэхээр нэмж цааныг өрнөдөхгүй байна. Одоо шинэ бидний нөгөө нэг одоо донко гэж ярьдаг шинээр энэ одоо нефтээ сорж гаргадаг энэ төхөөрөмжөө нэмэхгүй байна. Ингээд ахаар чи энэ хэмжээ буураад байгаа. За энэ юунд ямар аюултай болж байна гэхээр одоо нөгөө дайн байлдаантай холбоотой асуудал гараад ирэхээр гэрсний нөгөө талд Монгол улс 28 оны эхний удирдалд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох гэж. Бид нар 1.5 сая тонныг хэрэгцээтэй эндээ хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл ходоод руу хийн. Тэгэхэд бид нар өнөөдөр 400 гаруй мянгатай буюу үлдсэн сая гаруй тонн газрын тос хаанаас авах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Өөрт байгаад байдаг нөгөө олборлож байгаа компанитайгаа уулзраа олоод ингээд олборлолтоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд олборлох юм боломж байгаа дээр бид нар энэ хуулиудынхаа зөрчилтэй асуудлаас болоод энэ гацаа үүсчихэд бид нар шинэ хууль батлахтаа нөгөө хуучин байгаа одоо энэ дээр бол энэ бүтээгдэхүүн гэрээ энтрээ сайн харж шигтгэж өгөөгүйгээс болоод төрийн байгууллагууд чинь шинэ батлагдсан хуулиар энэ одоо юунуудыг актуудыг тавиад байгаа. Ялангуяа аудит, орон нутаг энэ төр гэдэг. Тэгээ энэ асуудлуудыг одоо цэгцлэх ийм одоо чухал хуулийн нэмэлт өөрчлөлт учраас энийг дэмжиж байгаа маа. За тэгээ эндээс нэг ганц хоёр асуулт байна. Газрын тосны одоо энэ асуудлыг гацаа гаргаад өгчхөр энэ нөгөө компанитайгаа ярьж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тал дээр ярьсан яриа хэлцэл байна уу? Одоо энэ өр ширний асуудал энэ Монголын талаас үүсэж байгаа энэ бүтээгдэхүүн гэрээнд тусгагдаагүй асуудлыг шийдсэний дараа энэ одоо хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж энэ олборлолтоо нэмэгдүүлэх үү? За дээрэс нь энэ дээр шин талбай нэмж одоо хайгуул хийж шин талбаараа орох уу? Хоёр дахь нь. За гуравт нь мэдээж тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн асуудал байгаа. Маш бага цалинтай ажилладаг. Яг ажиллаж байгаа салбартаагаа харьцуулахад маш бага цалинтайгаа ажилладаг. Тэгэхээр энэ цалингийн нэмэгдүүлэх үү? За дараа нь бол энэ дээр бид хэд нөгөө шинэ ашигт малтмын тухай хуулийн дээр ч гэсэн нэг концепт явж байгаа шүү дээ. Алтыг авж байгаа бол тэр авдранд нь ахиух юм үлдээ гэж. Тэрэн шиг энэ яг энэ газрын тос ашиглуулж байгаа Доронт аймаг тэр дундаа Доронт аймгийн Матад сум, Халахгүй сумдууд тэр хооронд үүссэн байгаа энэ 5.1 хэдэн тэрбум гэнэ энэ асуудлыг нь одоо энэ гарсан шийдвэрт нь багтаагаад шийдчих боломж байгаа юу? Тэнд нь сумд нь өгчих боломж байгаа юу гэсэн ийм асуултуудыг асууя. За ажлын хэсэг хариулъя. Эндрийн 4-р микрофон. За жүүлтэр тус Бельгийн газрын тосны бодлогын газрын дарга ашиглалаа. За Петрочайна дачин тансаг болон Доншин Монгол газрын тос компаниудтай байгуулсан бүтээгдэхүүн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэвэл за тус компаниудын хувьд бол нэмж тухайн ашиглалтын талбай дээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье. Дээрээс нь хайгуулын 2 талбайг бас сонирхоод мэдээллийг аваад ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье. Монголын одоо дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг төгөөд тосоор хангахын төлөө хамтарч ажиллахад бэлэн байна гэдгийг бол одоо уулзалт болгон дээр бол бидэнд баттгаж хэлдэг байгаа. За шинэ талбайд бол хайгуулын ажил хийхэд бэлэн. Өмнө нь одоо талбай дээр барьцаа хөрөнгийн төлөөд материалуудыг авцсан судлаа явж байгаа юмнууд байгаа. За цалингийн хувьд бол яг өнөөдөр Петро
China Dachin Tamsag компани ажилчид бол Монгол 422 ажилтай ажиллаж байна талбай дээр. За Монгол ажилчдын цалин бол дунджаар $1100, мэдээж ажилласан жил ажлын цаг орчин нөхцлөөс хамаарч ялгууртай байгаа. За хятад ажилчид бол нэг $2000 орчим долларын цалинтай. Энэ бол бас нөгөө томилолт, гадаад томилолт гэдэг байдлаараа Монгол ажилчдаас арай өндөр цалинтай байгаа. За ажилчдын ажиллах орон байр нөхцөл боломжийг нэмэгдүүлэх талаар бол тогтмол арга хэмжээ авч ажиллаж байгаа. Ер нь бол шинэ хөдөлмөрийн хуулиар 14 хоног ажиллаад 14 хоног ажиллаж байгаа. Тэгэхээр $1100 цалин бол Монгол улсын дунджаас бас дээгүүр орох цалин гэж үзэж байгаа. За цалин маргаан шитгэх. Дорнод аймгийн Матад халах гол сумттай үүссэн 3 талт хилцээрийн одоо дагуу ажил хийгдээгүй гэдэг асуудлаар сумдтай бол маргаан үүссэн шүүхийн шийдвэр гарсан байгаа. Гэхдээ үүн дээр нэг хүндэтгэх шалтгаан байгаа нь 20-с 23 оны хооронд COVID-19 цар тахлын улмаас тухайн гүйцэтгэх 3 талт хилцээрийн дагуу хийгдэх ажлуудаа цаг тухайд нь хийж чадаагүй. Гэхдээ 24-25 онд гүйцээж хийсэн нотлох баримт хийсэн ажлууд нь бол баримттайгаа байгаа. Угааныг шийдвэрлэх чиглэлээр бол ашигт малтмал газрын төсний газар бол ажиллаж байгаа. За. Энх хоёр сайд нэмж хариулъя. За манай их хурлын гишүүн Соронзон бол Бадамсүрүүн дараагийн гишүүдээс мөн хууль санаачлаад энэ хуультай хамт зэрэгцэн одоо хэлцэж байгаа. Газрын төсөнд хуульд өөрчлөлт оруулаад ялангуяа нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг тухайн нөлөөлөлд авчиж байгаа аймаг суманд хойрлох хуулийн төсөл явж байгаа. За энийг бол засгийн газар дэмжиж одоо нөөтийн тэр зарчмын саналуудыг бол дэмжиж ингэж санал хураалтанд оролцож явна. За энийг ингээд тодорхой болгох юм бол орон нутагт үүссэн асуудал бас ингээд шийдэгдэнэ. Тухайн нутгаас сонгогдсон гишүүд бол энэ тал дээр санааш тавиад эрд соёлыг уулуурхан хамтаага хамтраад бас бодлого чиглэл нэг болоод хамтран шийдэгдэх болцоо бүрдэж байгаа.